Дорнод аймгийн Баян сумын Дондгийн цэвэгмэдийн нэрэмжид ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын багш Хүрэлгэн авахтай гандлгор нь 2007 онд Дорнод дээд сургуулийг төгссөн Монгол улсын заах аргач зэрэгтэй боловсролын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байна. Багшлах уур чадвар, онол, арга зүйн мэдлэгээ дэвшлүүлэхэд байнга анхаарч, багш нартайгаа хамтран хамтын хичээл, цахим хичээлийг тогтмол бэлтгэн заадаг. Тухайлбал 2015 онд Хэрлэн сумын 2 дугаар бүцгийн сайн хичээл үйл ажиллагаанд 9 дэлгүүр тоглоом нь хүүхдийн хөгжлийг дэмжих гэсэн сэдэв тэлтгэлийг Мөнгөн туул багштай хамтран бичиж, бүсдээ 1-р байр аймагтаа амжилттай оролцсон. 2016 онд сайн хичээл үйл ажиллагаанд 3 дугаар ангийн монгол хэлний хичээлийг Баян улбасын багш нарт зааж өөрийн арга зүй туршлагаа бусдад таниулсан. Сар тахлын үед зайн сургалтыг ангийн групп чат, Facebook групп, Zoom, Google Forms, Google Meet зэрэг ашиглан сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахын зэрэгцээ аслагдсан хөдөөгийн багийн малчуурхүүдээр багийн дарга сургалтын менежер нартай хамтран явж заавар зөвлөгөө өгч ажилласан. Багш Хүрэлганы ган толгор нь сурагчдын бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх, хичээлээс гадуурх ажлаар сурагчдын авяас чадварыг хөгжүүлэхэд анхаарч ажилладаг. Математик сэтгэлгээг хөгжүүлж, төрөл бүрийн дасгал даалгавар хийлгэж, могоон шоо эвлүүлэх, тоосго өрөх, шатар даам тоглох, шагаан наадгаа зэргээр хөгжүүлж байна. Олон улсын кенгуру олимпиадаас мөнгөн медаль 1, 2 дугаар зэргийн диплом 3 дугаар зэргийн диплом 9 сурагчин шагнагдаж байлаа. Мөн ардын багш Мамын нэрэмжит Түргэн Баталтын улсын олимпиадаас алтан медаль 1, хүрэл медаль 1 сурагч хүртсэн. Математик цаг математикийн олимпиадаас 1 сурагч хүрэл медаль, сургуулийн уламжлалт математикийн баярт анги хамт олноороо тогтмол амжилттай оролцож 2, 3 дугаар байр эзэлсэн зэрэг багтам сайхан амжилтыг үзүүлсээр байна. Сурагчдын авьяасыг нээж хөгжүүлэхэд голлон дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Түүгээрээч амжилт гаргасаар байна. Тухайлбал сургуулийн уламжлалт урлаг наадмын 2011, 2017, 2018 оны хошой тэргүүн анги, сургуулийн бурайд наадмын 2018, 2022 оны тэргүүний анги шилжиж явах цомын эдэд 2018 онд ангийн эцэг их сурагчдын хамтарсан мөрөөдлөөр жигүүрлсэн цэцэгт нас тайлан тоглолтыг сумандаа амжилттай зохион байгуулсан. Эцэг эхийн идэх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон төрлийн ажлыг тогтмол зохион байгуулж ажилласаар байна. Сургуулийнхаа хашаанд цэцгийн хүлэмж, хогийн сув зэргийг хийж эко орчин бүрдүүлэхэд хамтран ажилласан. Мөн спорт болон урлагийн тэмцээн оролдоонд маш амжилттай оролцдог. Гандлахор багш маань сургууль олон нийтийн үйл ажиллагаанд идэв санаачлагтай оролцдог. 2020 онд аймгийн засаг даргын жуух бичиг, 2022 онд боловсрол шинжлэх ухааны яамны жуух бичиг зэрэг шагналаар шагнагдсан багш.